Халахын голын байлдаанд эрэлхийгээр байлдаж амиа алдсан зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож зайсан толгойн цогцлборыг байгуулсан билээ. Энэхүү ялалтаас түүчээлэн Монгол зөвлөлтийн цэргийн давшилтаар эхэлсэн Аз дахь дайн 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс бууж өгснөөр төгсгөл болсон юм. сайн байна уу? За сайн байна. Сайн байна уу? Сайн гүрэн нөхөв. Сайн явлаа. Нэг хүч том болчихё юу да. За та хоёрын миний бидийг дангистэй. Сайн байна. Сайн байна. Миний хүү эр зэрэг болж эх орныхаа өмнөөс харийн нутагт одоо яваад байсан их баярлж байна аав. Эх орн ард түмнийхээ даалгаврыг ингээд биелүүлээд ирнэ гэдэг чинь эр хүн болсны
хувь тавилан чи энд л байдаг шүү дээ. Тэглэг байх таа юм. Хоёр сайн сууцгааж яваа. Сайн сууж ийлээ. Бишүүд нь сайн уу? Би тэр чинь сайн сууж ийлээ. За, сайн уу? Сайн явлаа. Сайн суу. Сайн сууж байгаа. Сони юу? Сайн суусан ажилдаа яваа. За. Наас нь явах те. Одоо л ангираа юу? Хүмүүс үлээж. За хүүхдүүд минь тэгвэл бүгдээрээ За, сууцгаая. Эрхэмдэд дурандаад Ахлах Шүрлбаатар Иракийн өргөчлөө сэргээ босгох ажиллагаанд үүргийн амжилтыг үсгээд өснийг илтгэе. Болно. Сайн явж нүргүй амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Баярлалаа. Ахмад дэшний ямар гэрээ. За амрыг минь хүү. Адвансаа хааж яах нь. Сайн. За. За амрыг үсгэх үү. Ирак цагийн байдал хэр байсан? Хүндрэл бэрхшээл тохиолдож байв уу? Оцсны дараач нэг хэсэг тохиолдож лээ. Одоо бол цагийн байдал нэлээд гайгүй сайхан докторжиж ирсэн. Анх очихдод ер нь нэлээд докторгүй байдалтай. Хэцүү хүлээсэн. Тэгээ сүүлдээ гайгүй сайхан тасаад ирэхлээрээ тэгээд даггүй сайхан болсон. Шархтай мөчөрт болон босхээ айцтай сум оны аман цэцэг болон ургах ичцэдэглэн хадагдан ургах Далба идинхи Монгол цэргээ хайрлихтний халуун судсан хайр болон зогшихгээ ханарсан гэрши Лорчлоо арболон мандахте ичцэдэглэн хадагдан ургах Иракийн тэнгэр тугаан мандусаа бидивэн цэнхэр далба бидинхи Монгол цэргээ
Эрхэд төрийн ариун сүлдийг бүлэг болгон онголох хэд ичиг сэтгэлэн хадагдан мөргөө Иракийн тэнгэр тугаан мандусаа Бидивийн цэнхэр далава Бидинхи Монгол цэргээ Монгол цэргээ Ичиг сэтгэлэн хадагдан мөргөө Иракийн тэнгэр тугаан мандусаа Бидивийн цэнхэр далава Бидинхи Монгол цэргээ Монгол цэргээ Бидивийн цэнхэр далава Бидинхи Монгол цэргээ Монгол цэргээ Өндөр болчихоо да. Яасан ч гоё өндөр болцсон байж тээ миний мөвч. Илүү явах те ээж минь. Эх орны эр цэрэг болчиход байна шүү дээ хүн. За миний хүү. Эх орныхаа даалгавраар инхийг сахиулахгүй үйл ажиллагаанд оролцоод ирсэн явдал аав нь маш их баярлж байна. Бидний эцэг өвгт чинь 39-45 оны чөлөөлөх танд цусаан урсгаж явсан Эрэлхий Баатар. Аав нь ч гэсэн өнөөдөр инх цагийн бүтээн босголтод бас л гар бие оролцож зүтгэж явсан юм. Энэ гурван үеийнхээ түүхийг уламжлалыг чийл хадгалж явах хэрэгтэй шүү. Тэгнэ. Энийг л сайн бодох хэрэгтэй. Сая. Баян түмний мартын аргыг дурсалж илоо Баргад эрдэнийн залуунаас минь морин дил дээр сэлэмшиг явлаа Миний залуунаас бэний жилийн цэрэг явлаа Миний залуунаас алдар үхэл хайрын дундуур Гапшиг батрын өнгөртөө Сэрэг самцгийн ингрийн хатаасанд цэцэг тайлчуур нэвтгандаа Үсэл дүүрэн залуунаас минь хүлгийн зоон дээр түгшиг явлаа Миний залуунаас бэний жилийн цэрэг явлаа
нэг батран өнгөрлөө Тулааны өмнө чамда цагтал бичиж байна. Сүүлчи үг минийгээ чи миний бушандараа цэцэн бумурвчлаа хамт явсан зэрэгэрчөө цэжний хүнд хагцоллор хийж ялж ирснийг бумартаарай. Цэцгэстэй хамт өсч байгаа хань минь хотын бүхтүүдээ хүлээж байгаа хотлог минь эцсийн тулдаан ядаа эргээд бит ирнэ Ядалтын тугаан өргөд очноо эцсийн тулаан ядаа эргээд ирлээ эх нутгийнхаа нарандор ядалтын тугаан өргөд очноо ядалтын тугаан өргөд Хөшөө ах トゥ нэр хүлээж байгаа явах уу дөхөө? За тэгье. Аав, ээжээ. Та хоёр төрүүлээ явжээ. Хүүн энэгээр нэг хүнтэй уулзчаад хойноос чи хурдан явдчих. За тэгээрэй минь хөө хурдан очтгий шүү. Ах トゥ нэр хүлээж байгаа. Удахгүй.
надад ирэхэд чинь надад суудаг хөдлөн чулуун найз миний чи харагдаад байх юм аа цохилох халуун зүрхэнд болохоор үе минь охид чамайг асуухаар үнэндээ би түдрээд байх юм аа цохилох халуун зүрхэнд болохоор үтгий миний шууд чамайг дурсах шиг нүрэндээ онганаад байх юм аа цохилох халуун зүрхэнд Чи минь сайн сууж юу? Дайн тулаантай газар байсан болохоор чинь яаж сэтгэл амар байх вүлээ. Юугийн санаа зовх үү дээ? Олон сайхан аавын хөвгүүттэй. Мөр зэрэгсэж явж байгаад ирж штэ найз нь. Найз нэр чамд бэлэг авчирсан. Чамд. Баярлалаа.
За сайн уу. За найз минь сайн явж ирвөө. Сайн явж ирдээ. За. сууж яваа. Сайн сууж илаа. За албаа тавтай аав. Тавтай халаа. За. Дотогшоо бүжиг болж байгаас орж бүжиглэхөө. Бид гурав тийшээ явж байна. За бүгдээрээ сайн хийдэгч ягараа. Тусгаар тогтонсон эх орны минь алдар хүндлэн улам мандаг түүхт ялтын дайчин замлуулсан алдарт баатруудаа магтан дуулъя. Цэрэг ирсийн улаан тоос цэцгэн дондор татаад явсан юм цээжин дотор хагцал орхиод цэнхэр уусыг даваад явсан юм. Үүрэг амжилттай гүйцэтгэж ирсэн найзтай ангийнхаа нийт бие бүрэлдэхүүний өмнөөс халуун баярыг хүргье. Энэ өдөр сайхан Монгол цэргийн өдөр тохиож байна. Тэгээд эрхэм хүндэт баялдагч нарынхаа үзэсгэлэнт орж ирсэндээ би зөвхөн баяртай байна. Ингээд нийт ажилтан албан хаагчтай болон цэрэг дайчтан Монгол цэргийн өдрийн халуун баярыг хүргээд та бүхэндээ зориулж халагт цэргийн байс гэж та бүхний сайн мэддэг дуугаар айдууны мэдлэгээ дэвшүүлье. Настэжидэн ярах тосмаа нартай дэлхийгэн улам хайрлаад одоо ингээд халагдна гэхээс оройн томнож ихсадад баймаар хэмэртэй тогундан айтстах хогдоо хизээ мөдгүй ойцорд байна оянтай ахадан ярах тосмаа орол дэлхийгэн олдом хайрдаад эргэр дүүгэн мордон гэхээс гэгэргэн сэтгэл минь хуарндан хоргодоод хэмэртэй тогундан айтстах хогдоод хизээ мөдгүй ойцорд байна ярах тосмаа сартай дэлхийгэн улам хайрлаад цэрэг залуухан насныхаа дурсамж цэргийнхээ андуудтай зургаар татуудаад хэмэртэй тогундан айтстах хогдоо хизээ мөдгүй ойцорд байна онногын мөдөр таяр тосмаа очин дэлхийгэн улам хайрдаад амрай тамдардаа хүндлэн ойрдоо
내